Hey. 네, 저를봐 그메가 그래서는 또 헐. 아나 원래 우리 생문은 내릴 때그 저를봐 그메가 순서. 우리 수노 цаг트 저를봐 그 전날에 내릴 저 배가 월커서 오구나 오구다 bed니 우이대 오니 저를다 그맹 내릴 때가 와일야다 오치기우도 한바에는 왜 흠이구래 아니래 저를봐 흠이 되게 내려 샤싱놈이 내려 떠들어봤어 왜 저를다 흠이 흔해 오롱 통문연진 핵튼승 개인승 테르레 쇼도맹이네 두드 통문연진 어르렁 차르랑 아우르레 후승 도 허다 부흐네 울센 도르게 좋아했더기요 해늘레 저르럭이가 해춤 서르자우뜨가 아무나 허던동 배뜨김 대름 배가 아무나 가득상 후치 쳐들랑 가르가지 배뜨가 아무니요 내내 저르라네 도뭉의 안징 도 허던 우드 배 아우르레 고잉 어릴승 호스레 손랑 엘르흐일승 어성연증 에웨가 가라가다가 후문이 떠들어 에드스 지후드스 토룰 어윤보다레 타리흐는 아찔한 백 마흠바잉 오들듯 차득 댕회구이 보득 харах хяналтгүй ховстуулах тэм хүчтэй дуу авэнүүдийг өөрөөсөн сүнсэн дүрээсэн гаргаж байдаг юм. Чарлаа хөлдөвтэй. Дүрэн тэм олон хуурахгүй. хоолойныхон цар хүчийг өөрчилнө. Гаргаж байгавэ. Сүнсэн дүрн тустам бай. Тэгсэн хэрнэн түмэн янзын айхтар орилон чарлааныг чангаранч сулааранч гаргана. Хүмүүний зөвхөн бодол оюунд тархин дотор нь сонсогдох үе зорч гаргаж дөнгөнө. Гаргад байга дуу авээг нь түмэнтэй сонсвол хамгийн багтан дөрөв буюу түүнээс дээш сонсвол хүмүүний оюун бодол махан байн ховстуулдаг. Ховс шидтэй. Чарлаагийн хараталын таниж мэдсэн эрдэм нь 59. Хүмүүний махан байн сонороор дамнаж орно. Тэгснэр хүмүүний бодол санааг эзэмдэж махан баяг өдөрдөн. Түмэн янзын архирсан, аашилсан, орилсан, гуйсан чимээнүүдийг гаргана.
Чарэлага дарж устгахын тулд сайн авиг өөдөөс нь гаргаж байж дарна. Чарэланы сүнсний бүтцэн альдв янзын альбан тэрэнгийн дүртэй дөхүү. Нүдтэй нүдгүй амтай амгүй хар сүнс юм уу гэд харахнын хар сүнсний дүр цөөхөнтэй харагдана. Эсвэл зүгээр эрчим юм уу хэмээгээд харвал эрчмийн дүр цөөхөн харагдана. Тиймээс чарэлаг гаргаж буй дуу авигаар нь илүүтэй ялгана. Чарэланы хүч чадлыг дарах олон арга буй. Өвгөд буурлууд буугаад дарсан ч чадна. Хамгийн гол нь хүмүүний махан биес салгаж гаргахад л оюун бодол тэнхээ тамирыг ихэр зарцуулдаг юм. Буурлаа хүмүүний биед орсон бол яаж мэдрэгдэх вэ? Хүмүүний махан биед нөрөвл ялгаагүй түмэн янзын дуу авэ чимээг л гаргана. Чимээгүй сууж байгаад гэвгэнэтхэн орилж чарлана. Орилохоос өөр ямар зан авир гаргадаг вэ? Элдвээр хараадаг болов уу? Ойлн гэншин энтэнд хан самардан тэрэлэ хара чарэлэ нөрцсөн хүмүүн ганцаарцсан мэт дүртэй харагдах нь элбэг. Гэнэтхэн орилж чарлан юм авч хэдэн ойрхон байгаа зүйлэн авч шидэж хаглана. Хүн рүү дайрах уу? Архирч байгаа юм чин дайрлгүй яах вэ? Эмэлэ сүнсний нэрийг өвгөд бэт чарлал хэмээдэг байсан юм. Эна чарлаа эн тандгүй бай. Уул хатан дотор чивэ. Хүмүүн олон орон суурших хотол өргөөнүүдэд чивэ. Чарлааг ангуужлах үрсгэж тустан бай. Сонорын хүч нээгдсэн үрслэ ангуужлдаг. Хааны ямар авэ гарч байна вэ? Тэнд ямар хар сүнс байна уу гэдгийг мэддэг үрс. Авэний эсрэг яаж авэгаар дайдах вэ? Ямар зүйлс ашиглах вэ гэдгийг мэддэг үрс бай. Тэдгээрийг тустан байддаг юм. Өнөө мэлмэднүүд гэдэг үрстэй дөхүү. Тэгвэл заавал улаач байх бас албагүй юм байна тийм үү? Тэгэлгүй яах үрс. Тусдаа бэлтгэгдсэн үрс одоо гэвэл дуучид, хөөмичид, уртын дууч зэрэг багтах уу? Энэ л өнөө дуулаад, хуурдаад, агшиглээд байгаа үрс чинь өөрсдийн гэсэн тустан үйлтэй. Чиглсэн тэрл хармуу сүнсүүдэн дардаг. Томон янзын үрсийг сэргээдэг нь ч бас байна. Аливааг нийлүүлж бүтээдэг нь ч байна. Тэмийн учиг заавал тэр дуулаж, хуурдаж, хөөмичэд үрсэн бол байх албагүй.